Сайн бацаано Монголын төгс соёлын хичээлийн утгаараа бахархын бие даалтын хүрээнд алтан гэрэл логтой суурьд миний бие дуу хуурын үлгээ Дундгуй аймгийн талаар мэдээлэл хүргэж байна. Дуу хуурын үлгээ Дундгуй аймаг нь Улаанбаатар хотоос 265 км ба Дундгуй аймгийн төв зэг нь Мандалгай хот юм. Монгол улсын говийн бүсийн аймгийн засаг захиргааны хувьд 15 сум 68 багтаагаар инх үйл ажиллагаагаа явуулан байгуулж байна. 1941 онд Өмнөгуй аймгаас 8 сум, Дорногуй аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум, тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Үлзий сумын нутагт Шарангад аймаг нэртэйгээр анх байгуулагдажээ. 1942 онд аймгийн нэрийг Дундгуй хэмээн нэрлэжээ. Дундгуй хэмээн нэрлэсний учир нь говь тал хосолсон нутагтай ба ард түмэн нь говь нутгийнхаа аж төрлийн хөвшилтэй байсан ба дунд зэргийн говь гэсэн утгаар ийхүү нэрлэжээ. Аймгийн маань нутаг дэвсгэрийн уур амьсгалын хувьд хуурай, сэрүүн, нэн хуурай гэсэн 3 үгсийг ангилдаг. Агарын температур нь өвлийн сард хасах 16-аас хасах 19 хэм, зуны сард нэмэх 17-оос нэмэх 21 хэмийн дулаантайгаар үргэлжилнэ. Урд үнцийн хэмжээ нь 95-аас 150 мм орчим ордог. Нутгийн хойд ба өмнөд хэсгээрээ хийрийн өмслөг урмал, урд хэсгээрээ говийн урмал тус урмал. Харц зүйлд цагаан зээр таруу зэрэг амьтад амьдардаг ба нутгийн ууларх хэсгээрээ эрүүс, шилүүс, чон, харгал, энгэр нүүдлэн амьдарсаар одоо хүрчээ. Түүхэн суудад хот байгуулан амьдарч байсан гэлтгэх түүхэн дурсгалах газар бол одоогийн Дундгуй аймгийн Ядгацэг суманд байрлах Сүмхөх бүрд юм. 17 дугаар зууны ихэнх үед баригдсан ба одоогоор 400 жилийг илгээсэн. Хааныг хавтан зандар чулууга хийсэн ба өргөн нь 1 м 50 см-ийн өргөнтэй. Мөн хажуудаа Баян бүрд гэх байгалийн төсөлбөд газартай ба Баян бүрд гэдэг нь говь зүйл орших хангай нутгаас авчирсан юм шиг ус татсан ургамалтай газрыг гэлтгэ. Арагийн танилцуулах газар бол Монгол улсын хамгийн өндөр морин хурын хөшөө юм. Энэхүү морин хурын хөшөө нь 4 давхар байлгатай тэмцэхэд ба Дундгуй аймгийн төвдөр байлаа. Дундгуй аймгийн төвөөс урагшаага 130 км явсан Өөшмаганд хүрв. Өөшмаг нь Үлзий сумын нутаг дэвсгэртэй байх олон жилийн эсний нүүдэл. Цөлжилтийг үл ажрах 1 км урт 100 гаруй метрийн өндөр элсэн уул юм а. Энэхүү уулсын хажууд бүүрний сувлын газар байдаг. Халуун эсэнд буулж ингэний суулгах мэтэр бүүрний өвчнг ийхүү идгэж иржээ. Дэлгэр хангаа уулыг эрт цагт инэл хаан уул гэдэг байж. Инэл гэдэг үн ингүү их маш их эмний таг гэсэн утга юм а. Дэлгэр хаан уулын яг орой дээр нь хэвлэлийн маягийн томоос том талбай байдаг ба үүнийг алтан дэвш гэдэг. Дундгуй аймгийн Үлзий сумны тагт багийн нутагт орших дэл бол баруунаас зүүн тийшээгээ 17 км, хойноос урагшаага 8 км орчим сунад тогтсон жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ хүнжлийн уул, хойд хэсгээрээ цагаан сургатай хэл залган оршино. Энэхүү уул нь манай эртний өмнөх 3000 жилээс 20 дугаар зууны дунд үе хүртэлх хүмүүсийн эдийн болон хоёрын үнэт дурсгалуудыг өнөө хүртэл хадгалсаар ирсэн бөгөөд ил нурууны уус бүхэн бэлээс оройгоо хүртэл бараг дэлгэнхүүдээ хатны зурагтай байдаг. 5 хатны сүг зураг гэхэд 2 бүтэн бүжиг болдог байна. Дундгуй аймгийн говь хутаал 3 сахан зүүмийн нутагт орших их газрын чулуу. Их газрын чулуу нь Монголын их борчин бүсийн хамгийн хэмжээтэй хэсэг юм а. Хурц шавх оргил, үлдэц хатан цохио бүхий өргөж тогтцтой үзэсгэлэн газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн газар зүйн онцлог хамгаалах зорилгоор 2003 онд их газрын чулуug улсын тусгай хамгаалтанд авч байжээ. Их газрын чулуу уулын бүсэд тоон тагуй, ихийн юмай, аршаан зэрэг 40 гаруй агуу байдаг бөгөөд агуунууд үзэж сонирхох газрын бартаа багтай хоорондоо ойрхон урших тул дугуй аялал хийхэд маш тохиромжтой юм а. Өндөр цэг нь 1706 м өндөр эрлэг уул юм. Энэ газрын борчин цохионд ухаан ягаан өнгөтэй, том ширхэг тастуутай ба бүрдэх бөгөөд тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал асуултай. Дундгуй аймаг нь 3 том задгаа талбайтай ба түүний нэгийг нь их газрын чулуу юм. Дундгуй дуу хуурын үлгийг гэдгээ баталж 2 жилийн өмнө буюу 2023 онд 3000 морин хуурч уртын дуучин цуглуулсан томоохон фестивалыг хийжсэн. Энэхүү фестивал нь 5 жилд нэг удаа зохион байгуулагддаг. Дараагийн үзэсгэлэн газар бол Дундгуй аймгийн Үлзий сумын нутагдах дэл уулнаас баруун хойно орших их цавчин мөргөцөг буюу нүдэнгийн говоос тод цаахан гарадаг цагаан сурга. Эрт цагт том нуур байсан улмөр юм а.
Урт удаан хугацааны нуурын ус ширхгэд түүний ёроолын элдв шаварлаг үе давхрахтай хурдас ил гарч ирсэн ийхүү цаан сургалээ. Тэрхүү шавлаг хурдсан зүүн талаасаа он цагийн явцад ур бороо уурын усанд идэгдэж өөрсдөө эрэг ганг үсгэж өөрөнд сонин хэлбэр дүрстэй болсоор иржээ. Цаан суран тогтцын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1327 м. Газрын гадар нь хуурай сайр, жалга гангаар хийхэн хэрчигдэж хажууламж бэгдсэн байдаг. Идүүгээр хойшоо 6000 м хүртэл гэлжилдэг ба гол хэсэг нь 8-аас 10 давхар байшинтай тэнцвүүд хэмжээтэй өндөрлөг их цаад юм а. Дундгой аймгийн Адаа цаг дэлгэр зохиц сумдын дунд орших баг газрын чулуу. Далайн түвшнээс дээш 1768 м өндөр өргөгдсөн ба тахилгад авцал юм а. Өвч тавьсан мэт харагдах бурчин чулуугаар бүрдсэн уулын гэрт чулууны уулын ам, хөндий жаргалтын дагуй, сүдтийн ам, нүдний аршаан гэх мэт олон жүлжтийн суулгад татах олон газар бий. Газрын чулууны зүүн өмнөд гэр хад хэмээх жижиг өвтөр хатан дээр хүрлийн үеийн хадны зам бий. Цугад горой, буш хэрэгсүүр, содон хэлбэртэй хатан зохинууд элбэг байдаг энэхүү газарт та бүхнийг хүрэлцэн очихыг хүсэж байна. Манай нутгийн алдарт нууд. Хөдөлмөрийн матер Доржиматур 1938 онд Дундгой аймгийн Дэлгэр хангай сум төрсөн ба Сэлэн аймгийн Ерөөгийн сангийн аж ахуй трактор компанич байхдаа Монгол Улсын хөдөлмөрийн материал цолыг 1961 оны 1 сарын 11-нд хүртсэн юм а. Монгол уртын дууг дэлхийд дахин таниулсан намжлын нор банзал. Дундгой аймгийн Дэрэн сумын ууг бол Монгол Улсын хөдөлмөрийн матер, ардын жүжигчин төрийн шагналт уртын дууч. Тэрээр 1957 онд Москва хотноо болсон дэлхийн хоёртан залуучийн их наадмаас алтан медаль хүртэн дууны гараа амжилттай эхлүүлсэн. Ард түмэн дундаа уянгалаг цээл хоолойтойгоор алтарсан гонгорын хайдав. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын нутагт төрж өссөн ба Монголын анхны мэргэжлийн дуурийн дуучны нэг юм а. Хөдөлмөрийн матер ардын жүжигчин профессор Цолтойгоор олноо өмжлөгдсөн. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын шин зам нийглийн товарчин малчин байхдаа Монгол Улсын хөдөлмөрийн матер болсон жигмэдийн жагвар бол 37 жил туурсны сүүлийн 15 жилд нь тарх хүчний гэрээ даалгаврыг тухайн үедээ жишгээр 5000 шахан хонтой тэмцээн хэмжээгээр давлан биелүүлж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. Өрхийн орлого, голчлон, малын гаралтай бүтээгдэхүүн, жижиг худалдаа, зам дагуу үйлчлэгээ, мөн зарим эмэгтэй ашигт малтамлын олболтоос олгын боломж бий болтгоо. Манай аймгийн дуу хуурын хэлнээс гадна таамны айраг, хоньны мах, тэмээний хормогороо алтартай нутаг байгаа. Хэрвээ та манай аймгаар аялахыг хүсэх юм бол Тэнгэр Плазагаас өдөр болгон өглөөний 8, өдрийн 4 цагаас тус автобус явдаг ба. Том хүн нь 22,000, хүүхэд нь 11,000 төгрөгөөр явдаг. Анхаарал хандуулсанд баярлалаа.